дэмжиж байгаа зүйтэй. Энэ л өхөл ястаа штэ. Бусад улсын орнууд баг 2 3 дахь өгчөд байгаа штэ. Манай Монголд л өгөхгүй л байгаад байгаа. Энэ зүгээр Тэгээд нөгөө ажил төрөл нь зогссон байгаа хүмүүстүүдэд бол бас хэрэгтэй л байна. Их олон удаа 20 цэрэг тавилаа шүү дээ. Тэгээ хүмүүс энэ санхүүгийн байдал хүнд байгаа энэ үед засгийн газраас өгж байгаа мөнгө л ард түмэнд хэрэгтэй гэж бодчих. Энэ шийдвэр маш зөв. Тэгээд хинэгдээ олсон шагнал гэж бодож байгаа. Энийг бол зүйтэй л алах гэж бодож байгаа шүү дээ. Угаасаа ер нь дэлхийн жижиг ширний юм байгаа. одоо мэдэх юм алах. Хэрэгтэй хүмүүстэй хэрэгтэй л ах. Тэгэхгүй бол нөгөө зарим нэг хэсэг бүлэг айлууч юм бүр хэцүү шүү дээ. Хаал ундны ч мөнгөгүй бизнес нь явж чадахгүй зогсож орж байгаа. За тэгэл миний хувьд л зээлэндээ зохицуулна. Тэгэл хаал унсандаа зохицуулах бах та. Одоо эрен хөгжил бид нар бол ерөөс имэнд л явдаг шүү дээ. Гол нь яг одоо жоохон махавчин да хоолой жоохон бэлтчихвэн дээ. Тэгэл болно шүү дээ. Гэр бүлдэл зарцуулах хэрэгтэй. Хаал үнсэндэл зарцуулах хэрэгтэй. Үгүй яхаа одоо тэгэл ахын өргөцөндөл зарцуулах 300 сая төгрөг тий. Хүүхдүүдийн мөнгө орсон байна гэд мессеж ирж байна. Үгүй яхаа одоо тэг би цусландаа гарна идчих юмдаа зарах бах та. Миний хувьд бол амарчсан тэгэл мэдээч хэрэг хөл хорионы хугацаанд тэгэл өөрийнхөө хэрэглэндээ засуулах манай гэр бүл. Одоо хүсэндээ зарцуулна та. Одоо хүмүүс чинь 15 хоног байна шүү дээ. Тэгэл идэж явах юмдаа бараг зарцуулаад тэгэл гэртээ байцгаах.